Энэ бичлэгтэр My Anime List дээр топ 10-т бичигдсэн анимуудыг хараад санал бодлоо хуваалцсанаа. Яг би зүгээр өөрийнхөө бодлыг хэлнэ, харин та нар комент хэсэгт бас санал бодлоо бичээрэй. Нэг зүйлийг сануулж хэлэхэд энэ бол миний топ 10 аним биш, харин My Anime List буюу за ер нь л одоо хамгийн том аним санал хураадаг сайтын топ 10 аним гэсэн үг шүү. Гадаад дотоод бүгд л My Anime List-ээс өндөр үнэлгээтэй анимуудыг харж үзэх анимаа сонгож үздэг. Гэхдээ энэ тараа топ 10-ын 9 гинтама, 6 гинтама, 5 гинтама гэдэг уйлдрал болгоноор ингээд 4 гинтама орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр гинтамаг би энэ 4 өөр оноонуудыг нэмж дундажлаад ийм болгож байгаа. За тэгэнгүүтлээ Hunter-ийн урд юм уу хойно нь оруулаад за харин 11, 12, 13-т байгаа анимуудыг урагшаа топ 10 руугаа оруулаад за ингээд топ 10-аа тооцож байгаа шүү заяа. За сүүлийн үйлрэл нь орж ирж байгаа юм байна. Сүүлийн үйлрэл бол нэлээд сайн болсон гэж би бодож байна. Гэхдээ нэлээд дээрхүү үзсэн болохоор бас жоохон мартсан байна. Нэг хоёр үйлрэл зовоосон, драм, учир зангилаанууд тайлагдсан. За энэ аним топ 10-т байх нь зөв үгүй юу гэх юм бол миний хувьд бол ард нь байгаа Koina Katachi, Code Geass, Kingdom зэрэг анимуудыг баг биш оруулмаар санагдаж байна. За гэхдээ ер нь бол романс төрөл дундаа бол Fruits Basket нэлээд сайн аним баха. Тэгэхээр бол бас нэг эсэргүүцэх юм бол алга. Kaguya-sama үнэхээр хөөрхөн аним гэж боддог. Гэхдээ анх гарч байхад нь үзээд нэг таалагдаагүй ч гэсэн нэг юм нь бүр толгооноос гарч ирэхгүй амар тод үлдсэн байхгүй. Тэр нь юу вэ гэхээр энэ үг бүр тэр үедээ л бас алсан штэ. Ер нь тэгээд цаашаа явах тусам надад илүү таалагдсан. Би нэг тийм гол дөрийн хоёр бие биендээ сайн байгаад ээжиж нийлүүл нийлэхгүй болохгүй байгаад тахаар айгүй стресстэй байхгүй. Гэхдээ Kaguya-sama дээр бол огт тэгээгүй тухтай үзсэн. Инээлгэж чаддаг. Тэгээд сэтгэл хөдлөж чаддаг. Хаяа бас эвгүй өргүүлдэг. Ер нь тэгээд топ 20-доо бол заавал байх хэрэгтэй аним гэж боддог. Bleach Sennin гэсэн хэн за Bleach-ийн пен л дээ. Тэр дундаа Yoruichi-гийн пен. Нэх ярих юм алгаа Sennin гэсэн бол зүгээр л галзуу байсан. Тэр анимашн яаж ч гээд байгаа топ 10-т биш юм а гэхэд топ 20-доо бол заавал байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ насаараа хүлээсэн банкаюуд задлагдаад ер нь гоё байгаа. Ginga Eiyu Densetsu нас амар мэддэг юм а ярих чаа юм шиг нэрийн сүртэй дуудаж юм да тий. Энэ анимыг бол үзээгүй. Үзсэн хүн байвал гоё аним шүү энэ төргээд доор комент хэсэгт хэлж өгөөрэй. Яг одоо топ 10-ын 7-д байх нь зөв үгүй би сайн мэдэхгүй байна. Hunter бол тэгээд юу ярих вэ? Юу ярих вэ ч гэж ярих юм айгүй их л аним л та. Олон хүн хамгийн шилдэг shonen гэж үздэг те. Hunter-ийн дөрүүд нь айгүй гоё. За тэгээд дээр нь аркууд нь айгүй сонирхолтой байдаг. Ер нь дандаа арк болгон дээр өөр юм гарч байгаа. Ер нь өөр аним үзэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Hunter-ыг бол баг 2-3 удаа дахиж үзсэн шүү. Ер нь бол мэдээж топ 10-таа, ер нь топ 5-таа байхад асуудалгүй аним гэж хувьдаа харж байна. Gintama бол миний хамгийн дуртай анимуудын нэг яалчгүй мөө. Зүгээр дан ганц комеди доо биш үндсэн плот нь ч гэсэн айгүй сонирхолтой сайн гэж би үздэг. Ер нь яг тисээд ойлгож үзэх юм бол Gintama бол айгүй тийм сэтгэл хөдлөм сторинууд их гардаг. Тэгээ мэдээж ер нь бол топ 10-таа байх ёстой аним баха. Би ч угаасаа өөрөө дуртай. Жинхэнэ намайг анимд яг оруулсан 2 анимын нэг заяа. Нөгөө нь бол Tokyo Ghoul лээдээ. Анхны аним краш вайпу маань бараг л Mikasa байсан баха. Эхний сесинг нь хэдэн ч удаа үзсэн бүр мэдгүй. Тэгээд зохиол, ертөнцийн уур амьсгал, дөрүүдийн хөгжил ер нь маш сайн аним а. Гүнзгийрүүлж яриад байвал дуусахгүй. Мэдээж та нар ч гэсэн топ 5-д байхтай бол санал нийлж байгаа бах те. Steins Gate бол миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг топ 5 анимд бол хангалттай орох аним аа. Ер нь топ 3-таа ч орно. Өмнө нь бас би хэлчихсэн. Яа, бас л янзын аним штэ. Крисүүд бол бас л үнэхээр дурлж явлаа.
Японд Акихабарад очоод амьдралынхаа анхны аним фигурыг Крисугийн фигур авч байлаа. Үнэхээр л эмэгтэй гол дүр анимд ямар чухал үүрэгтэй, ямар ихээр дутагддгийг энэ анимаас Крисугээс л мэдэрч ирсэн. Гэхдээ би бүр дунд ангид байхдаа үзээд эхний 3 ангийн үзээд хайж исэн юм аа. Тэгээд дараа нь жилийн дараа бас ер нь л My Anime list дээр топ 5-аа ордог. Тэгэл олон хүн өстэй амар гоё аним гэж яриад харна. Дахиад нэг үзэж үздэм байна сте. Тэгэл эхний 3 анги үзэл хайчиж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн бүр ингээд 3-4 жилийн дараа биш үү те. Дахиад нэг зориглоод үзэж ихэлсэн чинь бүр юу үзэхгүй хаяад исэн юм бэ? Нэр бацаан байжээ гэж өөрийгөө бодоол. Нэг шөнийн дотор үзэж дуусгаал маргааш нь өдөржин бодоол шөнө зүудлээл бүр тэгжсэн. Штайнскейтэй бол баг 2 тавьсан чи 1 тавьсан чи би бол дэмжнэ. 3-т явах үедээ болж илээ. Full Metal бол бүгд л мэдж байгаа бах. Саяхныг хүртэл энэ жигсаалтын нэгт маш олон жил ноёрхсон. Одоо гэхдээ 2 дугаар байран дээрээ бүр тогтчихлоо шүү. Гоё аним, плот нь гоё, дөрүүд нь гоё. Хэдий миний топ 10 анимд ордоггүй ч гэсэн ер нь бас сэтгэлд айгүй тод үлдсэн аним. Одоо гоё хэсгүүд нь бол одоо ч гэсэн ингээд яг толгойд шууд орж ирж байна. Сосоно Фрирен. Юу ч гэмээр юмдээ нэг тийм дэлбэрсэн байсан гэрээ цэвэрлээд цонхоо нэгээд цэвэр агаар оруулаад хийсэн юм харангаа копи уугаал намуухан дуу тавиад сууж байгаа юм шиг нэг тийм мэдрэмжийн анимаас авдаг гэх юм уу. Надад үнэхээр таалагдсан. Уур амьсгал, хөгжим тавилт, дөрүүдийн яриа, тэр өгч байгаа мессеж ер нь бол бүх юм айгүй гоё байсан. Бүх цаг үеийн чагт нэг аним уу гэвэл харин сайн мэдэхгүй л байна. Миний бол нэг топ 20 юм уу 10 баг орчиж магадгүй л санагдаад байна. Ялангуяа саяхан үзсэн болохоор нэлээд сэтгэлдэлгүй байгаад байгаа бах. За гэхдээ тэгээд одоо энэ ч нэгт ирэмлэгдсэн байна. Би бол нэг эсэргүүцмээргүй байгаа ч гэсэн санал нийлж гинөө гэвэл бас сайн мэдэхгүй л байна. За тэгээд та нар өөрсдөө санал бодлоо хэлээрэй. Сүүлд нэг юм заавал хэлэхгүй бол болохгүй баг. Өмнө би ChatGPT-гээс топ 10 аним асуугаад тэнгүүрээ бичлэг хийсэн. Гэсэн чинь хүмүүс Dragon Ball яга байх байгаа, Naruto яга байх байгаа ингээл айгаа асуултууд орж ирж ирсэн. За энэ бол мэдээж бас миний лист биш. Энэ бол бүр ChatGPT ч биш. Ингээд бүр баттай My Anime list гэдэг том сайтын санал асуулгын дүн. Dragon Ball, Naruto, One Piece энэ топ 10-д ягаад байхгүй байгааг нь би мэдэхгүй. Гэхдээ яг хоёр нь тайлбарлах юм бол My Anime list-ийн аним үнэлэх тийм системтэй холбоотой баг. Одоо ялангуяа Naruto, One Piece, Dragon Ball ч амар олон ангитай шүү дээ. Тэгсэн орчин үеийн аним үздэг хүүхэд залуус ч ер нь олон ангитай юм үзэж чадхаа болцсон. За тэгээд дүрслэлийн чанарт амар анхаардаг, зураглалд анхаардаг. Тэгээд дуу тавилт ч гэдэг юм уу, BGM ер нь тиймэрхүү юмуд айгүй анхаардаг болохоор Dragon Ball, One Piece, Naruto энтрийн одоо дээр үеийн ангиуд нь тэрэн дээр их оноо алдсан юм шиг байгаа. Тэгээд бас одоо үе 12 ангитай аним л хүмүүс үзээс орсон болохоор мэдээж одоо Dragon Ball чинь shonen анимын эцэг, Naruto, One Piece, Dragon Ball эдгээр бол одоо анимын түүхэнд оруулсан хувь нэр нь бол баг уншгүй шүү дээ. Гэхдээ топ 10 анимд орохгүй байгаа шалтгаан нь ерөнхийдөө анимыг үнэлж байгаа тэр системээс л болж байгаа гэсэн үг. Жишээ нь Naruto одоо хит их пилэр ангитай учраас Naruto-гийн аним ингээ топ 10 анимд орохгүй байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү шалтгаанууд л байгаа. Тэгээд бичлэгийн маань дууны чанар, миний хоолойны чанар муу байгаад уучлаарай. Бичлэг маань таалагдсан бол сувгийг маань subscribe хийгээд комент хэсэг дээр бас сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.